Нэг ээж охиноо үргэж ирээд Diamond Academy сургалтанд хамруулж байгаа юм. Ээж охин хоёр бол айгүй гоё байтгаар харилцаатай. Охин маань бол нээлттэй, яриатай, илүү гоё хувийн хөгжлөө сайжруулмаар байна гэж авчирж байгаа. Гэтэл охин яг ганцаарчсан уулзалтын үеэр юм уу ээжтэйгээ би ингээд ойлголцож чаддгүй. Яг үндэ би өөрийнхоороо байж чаддгүй. Ээжийн хүснээр л би байдгаа. Сэтгэл нь бол шаналцсан. Бүр уйлаад энийгээ ярьж исэн. Ээж нар бид нар хүүхдүүдээ гаднаас нь хараад болж гинөө миний хүүхэд сайхан байгаа юм байна, жаргалтай байгаа юм байна гэж бодож итэл бидэнд хэлэхгүй нууцуд бол маш их байдаг. Тэгэхээр энэ тал дээр ээж нар бид нар маш илүү анхааралтай сонсох ч юм уу, та өөрөө бэлтгэгдсэн байжж тухайн хүүхдтэйгээ ярилцсан. Багшаа би ингээ хүсэж хөгжөөд байна. Орчин цагийн юмыг би мэдрээд байна. Энэ сургалтандаа суугаад би илүү гоё том зорилготой, мөрөөдөлтэй болоод хахаар ээжтэйгээ ярилцах гэр намайг ээж маань ойлгохгүй байна гэж хэлдэг. Эндээс үндслээ зөвхөн хүүхдийг хөгжүүлэх биш, ээж бас өөрөө хөгжих хэрэгтэй юм байна. Тэгжээж бид нар яг нэг зураасан дээр байж ингэж ойлголцох юм байна. Тэгэхгүй бол маш их юм зөрүү байгаад юм байна гэдгийг харж жаргалтай ээж сургалтаа санаачлаад, жаргалтай ээж ивэнтээ болоо санаачилсан. Ээж нар биднээс нэлээд судлаач авах шаардлагатай байгаа даа. Хүүхдүүд яагаад энэ зүйлийг хүсэж байна гэдгийг судлах. Бас л яг нэг кейсээр ярих юм бол волейбол тоглодог охин тэгээ волейболын одоо тамирчны сэтгэл зүйч болно гэхээр ээж нь ойлгохгүй байгаа байхгүй. Ээж нь өөрөө эдийн засгч нэгтлэн хүн. Чи эдийн засгийн нэгтлэнгийн чиглэлээр явал ажлын байр илүү бий болно ч гэдэг юм уу. Гэтэл хүүхдүүд маань биднээс илүү ухаалаг ирээдүйд яг ямар мэрэгчлүүд гарч ирэхээр байна. Би ирээдүйд яавал өөрөө үн цэнтэй нэгэн байж чадах уу? Хүсэл мөрөөдлийнхөө дагуу би сонголт хийх ёстой юм байна гэдгийг хүүхдүүд бол ингээ ойлгоод хүсэл мөрөөдлөө ээж аав нартай хуваалцах гэдэг. Харин эсвэргээрээ ээж аав нар бид нар яаж юм гэхээр өөрсдөө бид нар хүсэл мөрөөдлөөрөө сонголт хийж сураагүй. Яг энэ сэтгэлгээрээ одоо хүүхдүүдтэйг харилцах гэдэг. Тэгэхээр орчин цагийн хүүхдүүдийнхаа бид нар үйл хөдлөл яг одоо эдгээр юу хийж гин, аль зүйл нь илүү чухал байгаад байна. Хэрхэн найзалж гин, нөхөрлж гин, хэрхэн хайрлж гин, дурлж гин гэдэг хүртэл өмнөх цаг үеэс маш өөр байгаа учраас ээж бид нар өөрсдөө хөгжиж энэ 21-р зууны Z үеийнхний юм альфа үеийнхний сэтгэл зүй, сэтгэлгээг одоо ойлгох шаардлагатай. Ээж хүн заримдаа ингэдэг. Мэдээж л үр хүүхдийнхаа төлөө байгаа боловч би яах вэ? Хүүхд маань л илүү хөгжиг. Би яах вэ гэдэг. Үгүй та эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Та өөрөө хөгжих хэрэгтэй. Ингэжээ цаашаага бид нөгөө нөлөөлөл гэдэг юм чинь байх гэдэг. Цаашдаа өөрийгөө хайрладаг хүүхдийг та бэлдэнэ. Өөрийгөө хөгжүүлдэг хүүхдийг бэлдэнэ. Ээж нар мэдээж өдөр тутам асуудал тулгарна. Төгс ээж гэж хизээч байхгүй. Амьдрал юм чи асуудал гарч байна. Гэхдээ ээж нар маань хаана хандах уу гэдээ их боддөг юм шиг байна. Бас эргүүлээд хаана хандахаа мэддэггүй. Зүгээр нэг найз нөхрийн хүрээнд яриад өнгөрдөг. Манай хүүхд ингэж байна, манай хүүхд ингэж байна. Харин тийм гэдэг нөгөө асуудлаа хэрхэн зөв гарцаар шийдэх вэ гэдгээ мэдэхгүй байгаа юм шиг санагддаг учраас энэ жаргалтай ээж гэдэг гайхалтай ивэнтийг зохион байгуулах болсон. Нэгснээ биднээс илүү алхаж байгаа манлайлагч энэ асуудлыг шийдчихсэн ээж нараас суралцаад буцаад яг өөрийнхөө тэр хүрээллийн хөгжий, дэвший би ч гэсэн өөрчлөгдмөр байна. Хүүхдийн асуудлыг шийдмээр байна. Эхлээд би өөрийгөө хөгжүүлээд хайрлах юм бол хүүхд маань бас хөгжих юм байна гэдгийг мэдэрдэг юм гоё хүрээлэлтэй нэг өдрийн арга хэмжээг бол зохион байгуулах юм. Нөгөө л телевизээр юм уу одоо сошиалаар харж идэг хүмүүстнээс амьдралын хэв маягийн эсвэл магадгүй та ээж байхад надад ийм асуудал тулгараад байна. Би энийг яаж шийдэх үү гэдэг ингээ асууж байгаа. Ивентэд ирээд шийдэл олж аваад тэгээ цаашдаагаа яах вэ гэдэг гарцаа гаргаа явж гин гэдэг бол хамгийн энэ ивентийн маань ач холбогдолтой гайхалтай зүйл байдаг. Тэгэхээр номер 1-ээр та бүхэн маань өөрийгөө хайрлаж байгаа бол энэ баярынхаа өдрөөр бас жаргалтай ээж гэдэг энэ оюунлаг ивентэд ирээрээ гэж бас хүсмээр байна.